Сабэцгано эрхэм үндэтэй ахын дүүсээ Алтан залгаад уулааран овголсон Баян-Хонгор аймгийн Шинжис сумын Баян-Хонгор аймаг дахь нутгийн зөвлөлийн нэгдсэн золголтын үйл ажиллагаа энхүү эхлэж байна. Энэ сайхан өдөр нутгийн зон олонтойгоо учран золголдож байгаа эрхэм ахын дүүс та бүхэндээ сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. За өдрийн учрал хүртсэн энэ сайхан өдөр хөрөлцөн ирсэн Баян-Хонгор аймгийн Шинжис сумын уугуул та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж өнөөдрийн золголтын үйл ажиллагаа албан ёсоор эхлэж байгааг мэдэгдэе. Энэ сайхан жил бол Баян-Хонгор аймгийн Шинжис сумынхны хувьд бас түүхэн сайхан он жил байгаа. Учир нь өгвөл энэ жил Шинжис сумын маань үүсгэн байгуулагдсны түүхт 70 жилийн ой дохиох ийм онцгой жил байгаа гэдгийг бас та бүхэн маань ойлгож энэ сайхан золголтонд бас өргөн дэлгэрэх хөрөлцөн ирсэн байна. Ингээд маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн энэ сайхан золголтонд хөрөлцөн ирсэн нийт ахын дүүс та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг үсэн өрөөж өн мөнх гэрэлтэж гялцаж явахын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Ингээд өнөөдрийн золголтыг зохион байгуулж байгаа Баян-Хонгор аймгийн Шинжис сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газрын хамт олонд за сумынхаа нийт иргэдэд чин сэтгэлийн халуун талархлыг мөн Баян-Хонгор аймагт амьдран суугаа иргэдийнхээ өмнөөс өргөн дэвшүүлж байна. Ингээд хөрөлцөн ирсэн та бүхэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү гэж Баян-Хонгор аймгийн Шинжис сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сайхан баяр даргатай микрофоныг шилжүүлье. За эрхэм ахын дүүс азай буурлууд нутгийн зон олон та бүхэн минь амар амгалан байна уу? Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Баян-Хонгор аймагт нутгийн зөвлөлийн золголтонд одоо хүрэлцэн ирсэн та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. За сум орон нутгийн удирдлагууд, төрийн албан агчид, албан газрын байгууллагын дарга эрхлэгч нарын хамтаар одоо нэлээ энэ жилийн үед одоо нэлээ өргөн дэлгэр золголтыг хийгээ явж байна. Бид бүгд одоо 27-нд Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн зөвлөлтөг одоо хамтран Улаанбаатарт оршин суугаад нутгийн зон олонтойгоо одоо нэгдсэн золголтыг хийсэн. 28-нд Эрдэнэтхотноо бас Эрдэнэтхотод суугаа Золаа нутгийнхаа зон олонтой бас золголтыг хийж амар мэндийг мэдээ Тархан хотноо бас золголтоо зохион байгуулад ингээд явж байна. За энэ жилийн хувьд бол манай сум орон нутгийн хувьд түүхэн ой жилээ. Тэгээд та бүхэндээ гал морин жилийн мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ. За мөн одоо сумын түүх 70 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд хуран зүгэрсэн нутгийн зон олон та бүхэндээ Шинжис сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, нийт төрийн албан агчид, за мөн одоо нутгийнхаа зон олонны нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За сум орон нутгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж 70 жилийн түүхийг бүцээлдэж явсан үе үеийн удирдлагууд, үе үеийн ахмадууд, тэр дундаа дунд үеийнхэн залуучууд дүүнэртаа энэ нутагт амьдран сууж нутаг усаа сангалцдаг та бүхэндээ тэр нутагтаа амьдран суугаа нутгийн зон олонныхоо нэрийн өмнөөс
сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар төрийн албаагчдынхаа нэрийн өмнөөс энэхүү сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэмээ та бүхэн маань гичнээн Баян-Онгор аймагт амьдран суугаач гэсэн нутаг орныхаа төлөө байнга сэтгэл зүрхэн чилээж, бодож, төлөвлөж явдаг, санаагаа оруулдаг та бүхэндээ бас баярлж явдгаа илэрхийлье. Өнөө жил сумын маань түүх 70 жилийн ойд тохиох гэж байна. Ингээд сумынхаа түүх 70 жилийн ойд та бүхэн маань халуун ам бүлээрээ, хотол олноороо, хүргэн бэрүүттэйгээ, хүүхдүүдтэйгээ халуун ам бүлээрээ түүх 70 жилийн ойд духлан саатаж таатлан баярлаарай гэдгийг албан ёсоор хэлье. Та бүхнийг нутгийн зан олон тэсэн ядан хүлээж байгаа. Одоо хэдхэн сарын дараа түүхт ой минь тохиох гэж байна. Сумын минь ой бол одоо 7 сарын 27, 28, 29-ний өдөр зохион байгуулагдана. Ингээд та бүхэндээ энэхүү сүрээр дарагч гал морин жилдээ эрүүл инх байж бодож төлөвлөсөн ажил болгоно нь 10 буудаа шиг дэлгэрч бүх үйлс нь сүүн цагаан мөртөө байхыг өрөөж эрүүл инх байгаарай гэж хүсээрөөё. За баярлалаа. Архив удирдлагуудаа жилийн өндөр сайхан амжилтыг хүсье. Тэгээд та бүхэндээ түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээг бас давхар хамтдхан өргөн дэвшүүлье. Сайхан баярцаагаарай гэж нутгийн зам та бүхэндээ дахин хэлхийг хүсэж байна. Морин хуурын аялгау, эгшиг татан хөнгөнөж, Монгол улсын дэртэд, эгшиглэн суунаглах дэртэд, ээжимийн төлсөн галын бадамлан асах шиг энэ сайхан өргөөг дүүргэн байгаа архим нутгийн олон та бүхэндээ Монгол сайхан уламжлалаа дагаж морин хуурын аялгаугаа өргөн барихад бэлэн болсон байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө Баян-Хонгор аймгийн Хүүхдийн Тэмүүжин театрын морин хуурын дугуйлангийн сурагчтай урьж байна. Халуун галах ташлаар өгтөн оцгаая.
За баярлалаа. Энэ сайхан жил Монгол төмний маань тэр дундаа залаа сайхан нутгийн түмэн олон та бүгдийн маань ажил амьдрал барин хуурын аялгау шигэ дэлгэр уудам байхын сайхан гэрөлийг өргөн дэвшүүлье. Хүрээ. За баярлалаа. Ингээд микрофоныг сумын засаг дарга Батуйг танд дахин шилжүүлье. За ингээд Сүрээр дараагч гал морин жилийн Баян-Хонгор аймагт амьдран суугаа нутгийн золголтонд зориулсан манай сайхан гушууны жаяг байдаг. Тэгээд энэхүү жаягийнхаа дагуу өнөөдрийн энэ сайхан хойморт хамгийн өндөр настай гомсор ахыг бас урьж байна. Ингээд энэ сайхан эдээ шүүсийг энэ өдрийн сайхан золголтонд хүрэлцэн ирсэн нутгийн зан олондоо та нэг сайхан шүүсийг хөндөж түгэнэ үү гэдгийг танд хүсээр ойж байна. Элдв эрдэнэ тэмээх 17 дугаар жарны гөгчин могоо жил манай Баян-Хонгор аймаг ер нь улсын хэмжээнд ч гэсэн сайхан өргөн дэлгэр их буянтай сайхан жил байж өнгөрсөн. Ялангуяа Баян-Хонгор аймагт бол маш их ээлэн өгсөн ийм сайхан жил байсан. Гал морин жилд бид бас илгээрээ амгалан төрлөөрөө төвшин амгалан байх ийм сайхан үлзийтэй өрөөлөг олгож ингээд та бид Монголын цагаан сарын тэмдэглэлээ. Ингээд одоо нутгийн зан олонны золголт хийж биднийг энд ингэж уран зурларч энд их баярлсан шүү гэдгийг бас хэлье гэж бодож байна. За ингээд та бүхэндээ зам мөрчин цагаан заяа тавиланчин дэшин зүрх сэтгэлчин бурханлаг золбоо камерчин тэнгэрлэг байж оюу ухаанчин эрдэнэлэг ондоошх сэтгэлчин хүмүүнлэг онгод камерчин тэнгэрлэг омгшх зургчин бурханлаг байхын үлдээтэй өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За ингээд ам цагаан алзан хүнний анын сүнсийг тасал сэйнэ цуглан хурсан та бүхэндээ тарааж өгөөч гэж ингэж хүсэл тавьсны ёсоор ингээд арил дэштэй хөрөлдөө утгаар энэ ам цагаан хүнний ууцыг хөндөж гардуулъя. За шинэ жил сайхан нутаг маань олон гайхалтай хүмүүсээрээ олон сайхан хурдтай буянгуудаараа сайхан нутгаараа хонгор нутагтаа төдийгүй Монгол улстай алдартай ийм сайхан сумаа ингээд энэ сайхан нутгийнхаа золголтонд зориулж шинэ жил сумаасаа эдээ шүүсний дээжийг зориулж авчирсан байгаа. Ингээд хэшиг буян аривж холдгоо, хэмс холдон дэлгэрэх холдгоо, дүүрэн дэлгэрч байх холдгоо гэсэн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Буян хурх холдгоо, хүрээ. За баярлалаа та бүхэнд. Ингээд энэ сайхан эдэний дээжийг та бүхэндээ бас манай үйлчлэгээний зохион байгуулагчд маань хүргэнэ. За тэгээд өнөөдрийн нутгийн зөвлөлийн золголтод хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас нэг мэдээлэл дуулгахад Баян-Хонгор аймагт нутгийн зөвлөлийн даргаар Баяр Магна ах маань ажиллаж байсан, сумын засаг даргаар ажиллаж байсан Баяр Магна ах тэгээд нодны жил энэ ажлыг одоо надад даалгасан. Тэгээд энэ жил одоо чадан ядан үргэлжлүүлэхээр одоо ажиллаж байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бол нутгийн зөвлөлөө албан ёсоор улсын бүртгэл бүртгүүлж заяа өндөр залаа нутгийн зөвлөл гэж албан ёсны нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болсон. За ингээд тэргүүлэг жигшүүдээр бол манай хөдөлмөрийн аюулны улаан төвийн одонд гомсон ах маань байгаа. За тэгээд мөн хөдөлмөрийн аюулны улаан төвийн одонд манай амгалан дарга манай тэргүүлэг жигшүүдээр бүртгэгдсэн. За манай аргачаа багш Алтан ганц одонд аргачаа багш тэргүүлэг жигшүүн.
За манай Алтан гадас одонд багш Бямбад орж ах маань бас тэргүүлэгч гишүүнээр бас ажиллаж байгаа. За манай хас банкны салбарын захирал Эрдэнэ тулга. За манай Загдаа байгаа. Хонгор нутгийнхандаа нөгөө Яруухан Загдаа гэж алдарсан манай Загдаа бас тэргүүлэгч гишүүн байгаа. За дээрэс нь манай Эдэр мөнх ах тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа. За ингээд нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дараагаар Тунгалаг багш маань ажиллаж байгаа. Тэгээд Тунгалаг багш маань бас ойрхон ном дээр бас ажиллаж байгаа багштай өнөөдөр энэ нутгийн зөвлөлийн золголтоор Улаанбаатарт байсан та ирж зохион байгуулагчаар байгаад өнөөдөр Улаанбаатар хотоос зорж ирсэнд нь бас халуун талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье Тунгалаг багштай. За тэгээд бид хэд бол тэргүүлэгч гişүү гэж явж байгаа. Ингээд энэ Баянгор аймагт ажиллаж байгаа бүх хүн бол нутгийн зөвлөлийнхөө гişүүдээ ингээд та бүхэн маань итвэх зүтгэлтэй санаачлагтай ажиллаж бүгдээрээ хамтдаа нутгийнхаа түүх сумынхаа 70 жилийн ойг өргөн дэлгэр хийж нэг Баянгор аймагтаа Монгол улстай шинжээст гэж нэг ийм сайхан сум юм байна. Ийм алдартай ард түмэн юм байна. Ийм бахархалтай юм байна гэдгийг мэдүүлэх, мэдрүүлэх, омогших, бахархах ийм хариуцлагатай жил болж байгаа. Тийм учраас одоо хүн бүр чин сэтгэлээсээ хандаж хүн бүр оролцож байж энэ ой бол сайхан болно. Тийм учраас та бүхнийг 70 жилийн ойн зохион байгуулалтын ажилдаа чин сэтгэлээсээ оролцоорой гэж дахин хүсэж байна. Тэгээд энд хүрэлцэж ирж амжааг байгаа өөр хүүхдүүд очицээ ах トゥ найз нөхөдтэй бас дуулгаарай. Тэгээд өнөөдрөөс одоо 70 жилийн энэ ойн ажил бол улам эрчимжиж байгаа. Ойг өгдсөн олон сайхан ажлуудыг бас нутгийн удирдлагууд маань зохион байгуулсан байна, хийсэн байна. Анхнаасаа одоо ажлын нээлт маань Монгол улс даяараа хүч төхөн барилдуулж үнэхээр сайхан барилдаан болсон. Энэ барилдааны үеэр манай баясгалан бас нутгийнхаа омогшил болсон Сэгсгаан богдыг үнэхээр монголчуудад таниулж чадсан. Бахархалтай сайхан байсан. Бүгдээрээ энэ сайхан уран бүтээлийн төлөө бас нэг алан таших хэрэгтэй баха гэж бодож байна. За ингээд илүү олон сайхан Сэгсгаан богд шиг уран бүтээлүүд төрж гарах байхаа. Олон сайхан алдартнууд, олон гавьяатнууд төрж гарах байхаа. Нутгийнхаа түүхийг судлахад бас харьцангуй залуусан учраас манайхаас энэ алдартнууд, гавьяатнуудын тоо бол харьцангуй цөөн байгаа. Гэхдээ бол 100 жилийн түүхээ тэмдэглэж байгаа сумуудтай бол яаж зөөрлөх вэ? Гэхдээ шинжээсчүүд бол их оюунлаг энэ талын олон гавьяатнууд төрсөн та бүхэн сая нэвтрүүлгээс харсан байх. Энэ 70 жилийн ойгоороос олон сайхан алдартан гавьяатнууд төрнө гэдэгт итгэж байгаа. Олон сайхан уран бүтээл төрнө гэдэгт итгэж байгаа. Олон сайхан ажлууд, шинжлэх сумын брэндүүд Монголын зах зээлд өдөгөө дэлхийн зах зээлд танигдах ийм боломжийг энэ 70 жилийн ой бол олгоно гэж бодож байгаа. Тэгэхээр 70 жилийн ой гэдэг бол зөвхөн баяр наадам төдий биш. Та бид хамтдаа нутгаан алдаршуулах, ураг утмаа мэдлэлцэж алдаршуулах олон шин зүйлүүдийг Монгол улсдаа дэлхийд гаргаж тавих ийм хариуцлагатай жил байгаа шүү. Тэгээ бүгдээрэнд нь ойн баярын мэндийг хүргэж ажлын амжилт хүсье.